Улсын 2 дугаар төв эмнэлэг хуучнаар сайд нарын 2 гэдгээрээ хүмүүс танигдсан. Зөвхөн сайд дарга нарт үйлчилдэг гэсэн ойлголт иргэдийн дунд байдаг байсан бол сүүлийн 3 жилийн хугацаанд тус эмнэлэг улсын хэмжээний онцлогоо эмчилгээний төв болон өргөжөж шинээр нэмэлт тасгуудыг байгуулсан байна. Үүний нэг нь мэдрэлийн мэс заслын тасаг бөгөөд 2020 онд байгуулагдсан тус тасаг өнгөрсөн 11-р сараас эхлэн дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад тренд болж байгаа өвчтөнд хамгийн ээлтэй үр дүн өндөр эрсдэл бага бичил мэс заслуудыг амжилттай нэвтрүүлэн нутагшуулж байна. Зүүн 3 аймаг Дорноговь, Чойр болон Баянзүрх, Багнуур, Налаах дүүргийн иргэдэд төрөлцсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг тус эмнэлэг үзүүлж байна. Түүнчлэн улсын 2 дугаар төв эмнэлэг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг суйрлуулсан бөгөөд хавдрын онцлогоонд маш чухал ач холбогдол өгөхүйц тоног төхөөрөмжүүдийг суйрлуулан шинжлэгдсэн хэлбэрээр ажиллаж байна. Тэгэхээр одоо сүүлийн үед залуучууд бас нурууны усны өвчнөр өвчлөл нэмэгдээд байгаа. Нурууны дурангийн хагалгаа маань бас багагүй хугацаанд хийгджээ. Энэ талаар яриагаа эхлэх үү? За, залуучууд одоо тэр дундаа одоо 30-аас доош насны залуучууд нурууны одоо өвдөлт, нурууны одоо эмгэг илүү төлхөө байдал үүсэж байна л да. Яг одоо нурууны өвчл юунаас шалтгаалж байна гэдгийг бол нарийн тэргүүлэх шалтгааныг бол хэлэхэд бол хэцүү. Гэхдээ нуруугаар өвдөх, за тэгээд тэр нурууны мэдрэлийн язорт ямар нэгэн байдлаар одоо эмгэг нөлөө үүсэх, тэргүүлэх одоо тийм халгаатай хүчин зүйлүүд бол байгаа. За эдгээр халгаатай хүчин зүйлүүдийг ингээд аваад үзэхлээр юу байж болох вэ гэхээр нэгдүгээр одоо бидний өдөр тутмын амьдралын хэв маягаас шалтгаалаад байна л да. Баган нуруу гэдэг бол бидний хувьд бол хоёр төмөрхтэй гэж бас ойлгож байна. Энгийнээр тайлбарлал. Нэгдүгээр бол одоо баган тулгуур, хоёрдугаар дотор талд нугас бол мэдрэлийн язорыг гэж хамгаалж явах хэрэгтэй байдаг. Тэгэхээр тэр баган тулгуурын үүргийг одоо амжилттай гүйцэтгэхийн тулд түүн дээр ирж байгаа тэр ачааллыг зөв хуваарлах одоо зайлшгүй шаардлагатай байдаг. Тэгэхээр энийг бол одоо яг одоо тийм зүйлээс яг болж байна гэд одоо хэлж бол мэдрүүл чадахгүй. Гэхдээ түрүүний хэлсэнчлэн амьдралын буруу юм, айгуулгын дутагд, биеийн шингийлэлүүд, за дээрээс нь стресс, тамхи, за тэгээд тодорхой хэмжээний гэмтлүүд зэрэгээс бол болж байна л та. За тэгээд тэр дурангийн мэс засал гэдэг маань болохоор ер нь бол сүүлийн үед дэлхийн олон улс орнуудад бол одоо амжилттай хөгжөөд одоо хөгжүүлэлт нь хийгдээд үр дүнг өгөө явж. Мэсцлийн одоо энэ түүх бол анх үүссэн цагаас эхлээл тухайн тэр мэс заслаас үүсэж байгаа эдийн гэмтлийг л аль болох бага байлгах тийм эрмэлзэлтэй байдаг. За үүнийхээ одоо юу гэдгийг одоо зорилго төрхийн тулд тэр дурангийн мэс засал гэдэг зүйл бол одоо 90-ад оны үеэс анх одоо суур нь ерөнхийдөө бол тавигдчих нурууны хувьд ч тавигдчих ингэж явсаар хагаад одоо бидний 2 дугаар эмнэлэгтээ нэвтрүүлээд байгаа тэр unilateral biportal endoscopic UB хагалгаа маань болохоор ер нь л одоо Солонгос улс, за дээрээс нь Хятад, Япон, за тэгээд Европ, Америкийн улс орнуудад бол 2010 оноос хойш илүү төлхөө хөгжиж байна л да. Энэ илүү төлхөө одоо хөгжиж байгаа маань энэ маань өөрөө технологи шингэсэн хагалгаа. Хагалгаа тодорхой хэмжээнд амжилттай болохын тулд тэр дурангийн технологи нь өөрөө, оптикийн технологи нь өөрөө маш сайн байж энэ хагалгаа амжилттай болдог. Тэгээд энэ дурангийн мэслийн давуу тал нь юугаар байдаг юм бэ гэхээр түрүүний хэлсэн мэс заслаас шалтгаалсан эдийн гэмтэл ерөөсөө хамгийн бага. Тэгэхээр одоо залуу хүмүүст илүү зохимжтой. Ер нь залуу хүмүүс гэлтгүй, ер нь бүх хүмүүст илүү зохимжтой. Яагаад гэвэл мэслийн дараа нөхөн сэргээх хугацаа маш богино. За тэгээ мэслээс одоо үүдэлтэй хүндрэл, эрсдэл бол нээлттэй хагалгаатай харьцуулахад бол харьцангуй бага. За тэгэл одоо үр дүнгийн хувьд гэх юм бол нээлттэй мэс засалтай дүүцхүйц хэмжээний ийм хагалгааны одоо дэвшилт технологийн нэвтрүүлээд манай улсын 2 дугаар төв эмнэлгийн мэдрэлийн мэслийн тасаг бол ажиллаж байна л та. Улсын 2 дугаар төв эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасаг нь нурууны дуран болон бичил мэс заслын 100 гаруй хагалгааг амжилттай хийжээ. Нээлттэй мэс заслын эмчилгээтэй харьцуулахад дурангийн мэс засал нь эдгэрэл түргэн эмнэлэг твтэх хугацаа бага, хөдөлмөрийн чадвар хурдан сэргэх давуу талтай байна. Нөгөө дуран бичил мэсэл гэдгээр мэслээс шалтгаалсан одоо хүндрэл гэмтэл бага байдаг учраас аль ч насныханд ер нь бол тэр том хагалгаанд илүү их эрсдэлтэй байгаа настай хүмүүст ч гэсэн илүү зохимжтой. За тэгээ залуу хүмүүст ч гэсэн аль болох нурууны тэр булчингийн тогтолцоог хамгаалах, эдийн гэмтэл үүсэх байдал болох бага гэдэг утгаараа залуу хүмүүст ч илүү зохимжтой. Дээрээс нь архаг суур өвчтэй хүмүүст ч энэ мэсэл илүү зохимжтой. Гэх мэтлэн сайн давуу тал бол их бий. Гэхдээ дурангийн мэс засал гэдэг маань болохоор энэ нурууны
одоо юу гэдэг юм бүх асуудлыг шийдэж байгаа зүйл биш байхгүй. Зарим нэг одоо юу гэдэг гэмтэл, хавдар, өрөвсөл зэрэгт бол мэдээж уламжлалт нээлттэй мэдсэл ач холбогдол бол алдаагүй. Гэхдээ илэгдлээс шалтгаалсан тэр нугасны суугийн нарийнс улам оронд өмгөөрсөн жиргэвчийн ерхий мэдрэлийн язгаар дарагдлын үед бол өнөөдөр дурангийн мэдсэл бол үнэхээр ач холбогдолтой. Тэгэхээр нурууны хөгжил сүүлийн үед Монголд одоо нэлээд нэмэгдээд байгаа. Зарим хүмүүс бол одоо коронавирусээс үүдэлтэй бас өвдөлтүүд нэмэгдэж байна гэдэг тайлбар хийсэн байсан. Тэгэхээр энэ дээр та юу хэлэх вэ? Яагаад одоо нэмэгдээд байгаа юм бол? Нурууны эмгэг гэдэг маань ерөнхий утгаар нь аваад үзвэл маш том залбир байхгүй юу? Одоо энэ дурангийн мэс засал бол өнөөдөр бол бид нар одоо илэгдлээс шалтгаалсан нугасны суугийн нарийнсэл нулан мооронд өмгөөрсөн жиргэвчийн ерхий одоо энэ дээр нь бол чиглэсэн энэ эмчилгээний нэг аргалтай. Гэтэл одоо нурууны эмгэгийг аваад үзэх юм бол дан ганц илэгдлээс шалтгаалсан гэхгүй хавдрууд байж болно, өрөвсөл байж болно, дээрээс нь гэмтлүүд байж болно гэх мэтлэнгээр. Тэгэхээр тэр одоо юу гэдгийг үүсгэж байгаа өрмөц шалтгаанууд нь бол өөр өөр ингэсэн бас онцлогтой. Тухайлх юм бол одоо сүүлийн үед бас сүрьегийн одоо та өвчл нэмэгдэж байгаатай холбоотой нурууны сүрьегийн ясны сүрьег яруулж хүндэрж байгаа тохиолдлууд бол улам бас нэмэгдэх хандлагатай байна. За дээрээс нь одоо зам тээвэр, барилга одоо хотчлолтой холбоотой. За тэгээд одоо үйл зууны улирал, алдаргаа гулгаа, аял зугаалга одоо өдөө орон нутагт одоо осол гэмтэлтэй холбоотой нурууны гэмтлүүд ихсэж байна. За сүүлийн үед нөгөө 2 жилийн хугацаанд бол мэдээж коронавирус дэлхийн нийтэд одоо цар тахал гэдэг нэлээд бас асуудлыг үүсгэлээ. Коронавирусын дараах хугацаанд тодорхой хэмжээнд хүмүүс мэдрэлийн язорын одоо өвдөлтүүд бас цөөнгөө тохиолдож байна л да. Яг ингээд ямраад од үзэхлээр одоо яг л мэдрэлийн язорыг дараад байгаа юм шиг шинж тэмдэг өгж байгаа мөртлөө одоо нарийн шинжилгээгээр яг тэр дарагдж байгаа ч гэдэг юм уу тийм юм бол ажиглагдахгүй, мэддэхгүй мөртлөө мэдрэлийн язорыг бол өвдгөөд байгаа. Тэгэхээр энэ вирусын өөрийнх нь онцлогоос хамаарат бас тэр захын мэдрэл рүү одоо гэмтэх тодорхой хэмжээний нөлөөллийг үзүүлдэг бас байх шиг байна. Тэрэн дээр бол одоо яг одоо бидний хувьд бол тэжнээ хувьд нь тэгж ингэж яах гэсэн тийм судалгааны юм болоод байгаа байхгүй байна. Тэгэхээр нуруу нугасны одоо өвчтэй хүмүүст болгон одоо нуруу нугасны энэ өвчнөөс сэргийлэхийн тулд одоо хүн яах ёстой вэ? Энэ талаар та зөвлөгөө өгөхгүй юу? Нэгдүгürt орчин сэргийлт хийхийн тулд уг нь бол болдог бол яг тэргүүлэхтэй нөгөө шалтгаан тодорхой сайн одоо ойлгох мэдэх ёстой. Тэгэх юм бол тэрнээс сэргийлж чадвал тэрийг одоо тэ зогсоочвол ямар нэгэн байдлаар одоо урьдчилан сэргийлэгддэг. Гэтэл түрүүний хэлсэнчлэн өмнө одоо дурдсанчлан яг одоо тодорхой шалтгааныг бол хэлэх боломжгүй байдаг. Гэхдээ түрүүний халгаатай олон хүчин зүйл нэгдэл байж байгаа байхгүй юу? За нэгдүгээр удан байж болно. Хоёрдугаар түрүүний хэлсэн биеийн жингийн илүүдэл байж болно. За гуравдугаар биеийн одоо булчингийн үйл ажиллагааны алдагдал. Яагаад гэвэл баган нуруу гэдэг чинь ачааллаа даахын тулд зайлшгүй эргэн тойрон тэр булчингийн тогтолцооны зөв ажиллагаа маш чухал байдаг. Тэгэхээр тэр булчингийн тогтолцооны одоо зөв ажиллагааг алдагдуулж байгаа тэр халгаатай хүчин зүйлүүд дээрээс нь тамхи, за тэгэл стресс, за тэгэл одоо юу гэдгийг ажил хөдөлмөрийн нөхцөл байдал гэл энэ олон зүйлийг бол одоо тодорхой хэмжээнд давс сужрын тааруулна гэдэг шиг амьдралынхаа юм маягийг л зөв болгоорой л гэсэн үг. Тэр зам залуучуудын хувьд бол хорт зуршлаас айлуулах татгалзах хэрэгтэй. Өөртөө зохистой биеийн жинтэй байх хэрэгтэй, өөртөө зохистой хөдөлгөөнтэй байх хэрэгтэй, өөртөө зохистой хоол тэжээлийг хэрэгжилж явах хэрэгтэй, ажил амралтаа зохицуулах хэрэгтэй. Мэдээж одоо тухайн одоо хүн болгон тэрэнд нь одоо хагалгааны өмнө болон хагалгааны дараа зохистой одоо мэдлэг дадлыг одоо суулгах үүднээс одоо хагалгаанд орж байгаа хүн болгондоо ер нь бол тухайлан одоо юунаас анхаарах вэ, юун дээр анхаарах вэ гэдгийг тал дээр одоо маш сайн ярилцдаг. Мэс засал гэдэг маань нэг талаас аваад үзвэл одоо машины эд анги сольж байгаа юм шиг хүний биеийг ингээд те. За нэг машин явж идэл нэг амаржины нэвтэрчлээ нэг дугуй нагарчлаа гэхэд тэрийг ингээд шинээр солиод авчна гэдэгтэй адилхан зүйл бол биш л те. Мэдээж мэс засал хийгээд үр дүн гарч байгаа ч гэсэн цаашдаа тухайн бол анхаарах зүйлүүд бол бий. Тэгэхээр тэрийг бол хүн болгонд нь маш сайн ярилцаж ойлгуулснараа тухайн хүн тэн дээр зөв мэдлэг авснараа цаашдаа гарч болчихгүй эрсдэл хүндрэлээс өөрийгөө маш сайн сэргийлж чаддаг. Тэгээгүйгээс болоод тодорхой хэмжээнд бас асуудал үүсэх тохиолдлууд бол бий. Тэрийг бол одоо яг одоо тийм зүйл үүсдэг, ийм зүйл үүсдэг гэж бол яг одоо тухайлж бол хэлэхэд бол одоохон бол юу л дээ. Тэгэхээр одоо хагасчлалын хугацаанд дурангийн одоо мэс ажилбарыг хийчихжээ. Гадныхан талд дуршлаг солилцох, гадныхан бас манахаас юу авах уу гэдэг дээр бас төвлөрч байгаа гэж сонссон. Энэ талаар бас юу хэлэх вэ?
шинэ юм нэвтрүүлэхийн тулд олон жилийн тодорхой хэмжээнд сурж байгаа. Одоо энэ чинь ингээд тэр Солонгост байдаг багшаасаа одоо тэр олон улсад энэ хаалгааг амжилттай олон жил туршлагатай хийгдсэн тэр профессоруудтай бол байнга л одоо нэг одоо чинь технологи хөгжсөн сошиал медиа гэдэг шиг тэгэл интернет, онлайн сургалт хоорондоо туршлага солилцох одоо маш л одоо байж болох бүх тэр одоо арга замаар хоорондоо сэтгэлдээ хаалгааны үеийн гарч байгаа одоо тийм мэдээж тодорхой хэмжээнд хүндрэлтэй асуудлууд бол байж болно. Тэрийг хэрхэн яаж шийдэж байгаа талаар, бид нар яаж шийдэж байгаа талаар, бид нар одоо бусдаас арай өөр одоо юу гэдгийг байдлаар шийдэж гэнэ үү? Эсвэл бидний одоо шийдэх гэж байгаа асуудлыг арай одоо тийм хөнгөн байдлаар шийдэж гэнэ үү гэх мэтлээ хоорондоо бол ингээл байнгын бол холбоотой байгаа. Тэгээд үүнтэй холбоотойгоор болохоор зарим нэг одоо юу гэдгийг Монголыг тойрсон улс орнуудын эмчнэр одоо манай эмнэлэгт одоо ирж бас тодорхой хэмжээнд энэ дурангийн мэслийн талаар туршлага солилцъё. Тодорхой хэмжээнд ингээд цаг заваа одоо богинохон ч гэсэн өнгөрөө гэсэн тийм хүсэлтүүд бол бас ирж байна л да. Тэгэхээр энд бол бид нар тодорхой хэмжээнд бас баяртай л байгаа. Гэхдээ мэдээж энэ чинь өшөө илүү цаашаа хөгжинэ. Өшөө илүү хугацаанд бид нар туршлагачна. Тэгэхээр юм гэдэг бол одоо ингээд бүх юм болцсон гэсэн үг биш байхгүй. Цаашаа л өшөө хөгжих л ёстой гэсэн үг. Бидний хувьд гэх юм бол энэ дурангийн мэслийг нэвтрүүлэх гэж одоо олон жилийн одоо тий дадлага, сургалт одоо миний хувьд гэх юм бол 2011 оноос хойш дурангийн мэслийн чиглэлээр сураад одоо тэгэл дадлагж аваад ингэж явсаар хагаад за улсын эмнэлгийнхаа хувьд бол энэ 2 дугаар эмнэлэгтэй манай мэдрэлийн мэслийн засаг 2020 оны 6 сард анх үүсгэн байгуулагдсан. За тэгээд үе шаттай мэслүүдээ нэвтрүүлсээр хагаад 21 онд бол энэ дурангийн мэслийг бол амжилттай нэвтрүүлээд эрүүл мэндийн даатгалаар одоо ард түмэндээ үйлчилж байна. За баярлалаа. Одоо таны ажилд амжилт хүсье. За та бүхэн ч гэсэн одоо цаашдаа одоо амжилт нь улам их амжилт хүсье.